За тэгэхээр хүүхдүүдээ өнөөдрийн хичээл маань өнгөрсөн хичээлдээр үзсэн Aufbau-гийн зарчимтай холбоотой дасгалаар хэлж байна. Үейлэх системийн 118 дугаар элементийн электрон хуваарлтыг бичгэнэ тий. Эхний давхранд 2 электрон мэдээж байж таарна. Хоёр дахь давхранд мэдээж 8 электрон байж таарна. 3, 4, 5 одоо энэ элементийн нийт хэдэн давхраатай юм те. За тэр давхраанууд нь хэдэн электрон байх юм бэ гэдгийг бүгдээрээ сайхан хуваарлаад бичнэ. За энийг болохоор энэ Aufbau-гийн электрон хуваарлтыг хэрхэн яаж бичдэг юм бэ? Энэ зарчмын дагуу бичгэнэ штэ. За 1s-ийн 2, 2s-ийн 2 гэх мэтээр ингээд үргэлжлүүлээд сайхан биччих. За тэгээ бичсэн хүүхдүүд бол гараа өргөх товчтур дээрээ дараад явчих. Нийт 118 элементийг электроныг бол хуваарлах нь шүү дээ. За энэрл бол бичиж дууссан байна тий. Ингээ бүх хүүхдүүд гараа өргөх товчтур дээрээ дарчих. За тэрний дараагаар багш нь хамт бичиж үзнэ. Тэгээ та нар зөв бичсэн байна уу, буруу бичсэн байна уу гэдгийг шалгацгаая тий. За энэ итгэлийг тайлбарлаад өгөх гэсэн нэг сайн ойлгохгүй. Энэ Aufbau-гийн зарчмыг уу? Аха. За тэгээ. За Aufbau-гийн зарчим гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр нэг юм хэлээд байгаа байхгүй юу? За ингээд цөм гэдэг зүйл байд юм аа. Одоо ингээд дугуй заалан дотор нэг багш байгаа гэж төсөөлж хүүхдүүдээ. За багш дугуй заалан дотор байлаа. За тэр дугуй заалны ширээнүүд нь болохоор ингээд багшийг ингэж тойрч байрлсан байдалтайгаар ийм урт ширээнүүд байрладаг. Нэг иймэрхүү те. Иймэрхүү давхаргаар одоо ингээд ширээнүүд багшийг тойрч байрладаг. За тэрэн дээр бол ингээд мэдээж хүүхдүүд сууна штэ. Тэгсэн чинь энэ давхаргууд дээр ширээнүүд нь ямар хэлбэртэй юм бэ хэрэг? Нэг бол бөөрийнхий хэлбэртэй. За хоёрдугаар давхрандан болохоор бөөрийнхий болон гантел хэлбэртэй. Гуравдугаар давхрандан бөөрийнхий, гантел, солбосон гантелийн 3 хэлбэр гарч ирээд дөрөвдүгээр давхранд нь бөөрийнхий, гантел, за нөгөө сая 3-дугаар давхранд гарч ирсэн солбосон гантел. За тэгээд ингээ 3 ширхэг гантелийг ингээ давхарлцсан юм дэлбэ хэлбэр гэж гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээд нийт хэдэн давхраа гарч ирдэм бэ гэхээр 7 давхраа гарч ирдэг. Тэгэхээр энэ 5-дугаар давхраа, 6-дугаар давхраа, 7-дугаар давхраа тий энэ 4-өөс хойш бүх давхраануудад энэ бөөрийнхий ширээ, гантел ширээ, солбосон гантел ширээ, за энэ дэлбэ хэлбэртэй энэ ширээ бол ингээд байж болно гэсэн үг. Бөөрийнхий, гантел, солбосон гантел, за тэгээд дэлбэ. За ингээд иймэрхүү ширээнүүд одоо энэ дугуй зааланд тавигдсан байлаа гэж бодъё. Өөрөөр хэлбэл одоо ингээд бүгдээрээ төсөөлөхдөө яах нь вэ? Энэ заалан дотор ширээнүүд заавал юм те бидний мэддэг шиг юм дөрвөлжин байх албатай биш ээ. Ширээнүүд болохоор ямар байж болох юм бэ хэрэг бөөрийнхий байж болно, гантел хэлбэртэй байж болно, солбосон гантел хэлбэртэй байж болно, аль эсвэл юм дэлбэ хэлбэртэй байж болно те. Одоо баг Мойсийн номын санд иймэрхүү өөр хэлбэртэй ширээнүүд бол тавигдсан байгаа хаа. Яг юм уламжлалт дөрвөлжин ширээ биш. Ондоо хэлбэртэй ширээнүүд. За тэгээд эхний тэр бөөрийнхий ширээн дээр хэдэн хүүхэд сууж болдсон бэ гэхээр нийт 2 хүүхэд сууж болно. За энэ гантел хэлбэртэй ширээн дээр хэдэн хүүхэд сууж болдсон бэ гэхээр 6 хүүхэд сууж болно. Энэ солбосон гантел дээр болохоор эн чин дээр 10 хүүхэд сууж болно. За энэ дэлбэ хэлбэртэй ширээн дээр 14 хүүхэд сууж болд юм аа гэж те. Одоо юм төдөн хүүхдээ тал нь төдөн хүүхэд сууж болно гэснийг багтаамж байгаа штэ альва ширээнд. За тийм гэсэн үг. За энэ бөөрийнхий хэлбэртэй ширээг болохоор байна шүү дээ. S орбитал гэд нэрлэлчихсэн. S. За энэ гантел хэлбэртэйг нь P. За энэ солбосон гантелийг нь D. Тэгээд энэ дэлбэ хэлбэртэй байх юм бол F орбитал гэж хэлж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл хүүхдүүд бол ингээд анги дотор ширээн дээр суудаг штэ тий. Атомууд цөм дотроо юм орбитал дээр сууд юм байна. Атомууд гинэ худлаа ярьж шүү. Электронууд атомын орбитал гэдэг зүйл дээр сууд юм байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүдээ эн чинь нэг юм атом гэдэг зүйл байгаа тий. Атом дотор чи ингээд цөм гэдэг зүйл байгаа. Цөмийг тойроод электрон гэдэг зүйл байгаа штэ. Тэгэхээр атом дотор байгаа электронууд юун дээр сууд юм бэ гэхээр нэг юм давхраанууд үүсгэж байрлалнаа тий. Энэ давхраанууд дээр электронууд очиж оршно гэд өмнөх атомын бүтэц хичээл дээр бид нэг үзчихсэн шүү дээ.
Тэгсэн чинь тэр электрон чинь ийм нэг орбитал гэдэг зүйл дээр сууд юм байна. Хүүхдээр төсөөлөх юм бол хүүхдүүд анги дотор орж суухдаа нэг ширээн дээр суугаад байгаа шүү дээ, тий. Яг тийм орбитал дээр сууд юм байна. Тэр орбитал нь S, P, D, F гэдэг ийм дөрвөн янз байж болно гэж байгаа юм. За тэгээд S орбитал дээр болохоор D тал нь 2 хөхөд, P орбитал дээр D тал нь 6, D орбитал дээр D тал нь 10, F орбитал дээр D тал нь 14 хөхөд сууж болно гэж үзээд байгаа юм. За тэгсэн чинь энэ нэгдүгээр давхраан дээр болохоор нэгдүгээр давхраа гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр багш нь одоо яагаар тодруулж байна. Цөмд хамгийн ойрхон байгаа эхний давхраа тий. Хоёрдугаар давхраа хэр цөмөөс хоёрдугаар давхраа дараа нь 3 дугаар давхраа гэх маягаар ингээд нийт 7 давхраа байдаг байх нь шүү дээ. За тэгээд нэгдүгээр давхраан дээр болохоор зөвхөн S орбитал гэж гарч ирнэ. Ганцхан орбитал гарч ирж байгааз 2 дугаар давхраан дээр болохоор S бас P гээд 2 орбитал гарч ирнэ. За 3 дугаар давхраан дээр 3 орбитал гарч ирд юм байна. Хамгийн түрүүнд ямар орбитал гарч ирэх вэ? 3 S. S. Оо яг 3 S гэж гарч ирнэ. Дараа нь 3 P. Оо тий дараа нь Дараа нь 3 D. 3D. За ийм орбиталууд харагдаа эхний давхраан дээр зөвхөн S те, дараагийнх дээр SP, дараагийнх дээр SPD. Дөрөвдүгээр давхраан дээр SPD бас F гэдэг орбитал гарч ирж байгаа байхгүй юу? Тэгээ ер нь бол ингээд нэг SPD, F гэдэг нийт 4 л орбитал байдаг. Тэгэхээр 5 дээр, 6 дээр, 7 дээр те яг энэ SPD, F гэдэг орбиталууд л гарч ирэх нь шүү дээ. За 5D, 6D, 7D тий. За тэгээд 8 дугаар давхраа гэж бол байхгүй шүү дээ хүүхдүүдээ. Тэрийг сайхан анхаарах хэрэгтэй. 8 дугаар давхраа гэж байхгүй. За ингэж гарч ирдэм байна. За тэгсэн чинь эхний давхраан дээр энэ одоо ингээд энэ давхраанууд аль нь төрүүлж дүүргэх юм бэ гэдгийг энэ Aufbau гэдэг хүн шийдсэн. Өөрөөр хэлбэл байна шүү дээ. Одоо энэ дээр байгаа энэ ширээнүүд дээр хүүхдүүд орж ирээ суулаа гэж бодъё те. Одоо энэ дээр байгаа энэ ширээнүүд дээр. За хүүхдүүд орж ир суухаараа аль ширээн дээр нь төрүүлж суух юм бэ гэдгийг бол ингээд хуваарлж өгсөн гэсэн үг. За тэгэхээр хамгийн түрүүнд болохоор энэ 1S энэ орбитал те. Энэ нэг дээр байгаа энэ буурхи ширээ дүүрдэг. Дараа нь 2S, дараа нь 2P, тэгээ 3S, 3P дүүрээд аюу 3D дүүрдэхгүй. 3D дүүрэхгүй те. Багш нь одоо шараар тодруулсан ширээ дүүрэхгүйгээр шууд 4S дүүрд юм байна. За тэгээ яаж одоо аль нь төрүүлж дүүрхийг мэдээд байгаа юм бэ гэхээр Aufbau гэдэг хүн бол ингээд заагаад өгсөн бид нарт. Яаж заагаад өгсөн бэ гэхээр эхлээд 1S дүүрнэ, дараа нь 2S дүүрнэ, дараа нь 2P, 3S дүүрнэ. Одоо энэ нэг юм дигналцсан сум яваад байгааз энэ дигналцсан сумын дагуу ингээд орбиталууд төрүүлж дүүрд юм аа гэд ийм дөрмийг бол ингээд Aufbau гэдэг нэртэй хүн заагаад өгсөн байна. За яаж гаргаж ингэж дүүргээд байгаа юм бэ гэдгийг болохоор Кличковский гэдэг хүн бол тайлбарлаж өгсөн байдаг. Тэрийг одоо бүгдээрээ үзэн удахгүй. Тэрнээс өмнө Aufbau-гийн зарчмыгаа нэг сайн ойлгочихъя тий. За тэгэхээр хамгийн түрүүнд ямар орбитал дүүрхээр эндээс ингээд харахаар 1S. Оо дараа нь 2S. Оо чи дараа нь 3S, 2P. Биш. Энэ сумныхаа дээрээс нь яв шүү. Эндээс яв шүү. Тэгэхээр 2P, 3S. Оо тий тэрний дараа дахиад дээрээс нь явна тий. 3P, 4S. Яг тийм тэгж явна гэсэн үг. За тэгэхээр 2S-ийн дараа 2P гарч ирээд дараа 3S. P гэх хөвчлэн нөгөө латин дуудлагаар P гэж бас дуудаад байдаг шүү хүмүүдээ. PD гэж дууддаг. P үсгийг P, D үсгийг D гэж дуудаад байдаг юм шүү дээ. Латин дуудлагаар нь дуудах юм бол тэгэхээр дараа нь 3P тэгээд 4S. Дараа нь 3D, 4P, 5S. За ингээд тодруулаа үүдээ 3D, 4P, 5S явлаа. Тэрний дараа 4D, 5P, 6S явна мөн үү? 4P, 5D, 6S. За явлаа. Тэрний дараа 4F, 5D, 6P, 7S явах юм байна. За та нар тэр багшийнхаа ногооноор тодруулж байгааг бол харж байгаа бах тий. Тэгээд 6P,
7S. За дараа нь аль дүүргэгдэх үү? Дараа нь 5F 6D 7P. За тэрний дараа Дараа нь 7F. 6F 7D тий. Нэг юм хөө маягаар бол ингээд дүүргэгдэнэ гэсэн үг ээ. За тэгэхээр Aufbau-гийн зарчим гэж бол ийм зарчмыг хэлдэг юм байна тий. Аль орбитал нь төрүүлж одоо дүүргэгдээд байгаа юм бэ гэдгийг хэлж байгаа юм. Энийг болохоор ингээд Aufbau's principle гэж бичих юм бол яах нь вэ? Google дээр ингээд зөндөө гараад ирнэ. Яг энэ дараалал ингээд сайхан гараад ирнэ. Ер нь бол энэ дарааллыг яаж гаргадгийг бол бүгдээрээ үзчихлээ. За тэгэхээр өнөөдрийн хичээлийн нэхэнд хэлсэн тест дугаар 118 дугаар элемент дээр одоо бүгдээрээ ажиллаж үзье. За нэг энэ дээр хүүхдүүдээ бас бидний өөр нэг мэд ёстой зүйл нь болохоор юм байгаа шүү дээ, тий. S дээр хамгийн дээд нь хэдэн электрон оршдог вүлээ? S дээр 2. P дээр 6. 6. D дээр 10. F дээр 14. Тэг хамгийн дээд тал нь ийм электрон оршдог те. Энэ нь одоо юу гэсэн үг юм бэ хэрэг? S дээр 2 электрон болчлоо те. Одоо энэ дэр нэг S-ийн 2 болчлоо шүү дээ. Ингээ болоод S дүүрчих юм бол те одоо ингээ S ингээ дүүрчлээ шүү дээ. Хамгийн ихдээ 2 электроныг агуулад дүүрчлээ. Дүүрчих юм бол дараагийн 2S 2 болж дүүрнэ. Энэ хэрвээ дүүрчих юм бол 2P-гийн 6 гарч ирнэ гэд ийм замаар явна гэсэн үг. За иймэрхүү маягаар бид нэр 118 дугаар электрон хүртэл бичнэ гэсэн үг. Хараа нэг S-ийн 2, 2S-ийн 2 ингээд энэ дээр байгаа электронуудыг нэмээд явна те. Тэгэхээр багш нь нийт хэдэн электрон бичв? 2, энэ хойноос 2, энэ хойно 6 гэхээр одоогийн байдлаар бол 10 электрон бичсэн байна мөн үү? 118-аас тий. S нь 2-оор, P нь 6-гаар те, D нь 10-аар, F нь 14-оор дүүргэгддэг юм аа. За тэгэхээр бүгдээр ингээ дүүргээ бичээд байгаа нь шүү дээ. P нь 6-гаар, S нь 2-оор, D нь 10-аар, P 6, S 2, P 6, D 10. За S 2, F 14, D 10, P 6 гэдэг. За одоогийн хүртэл ингээ хэдэн электрон байгааг нь тоолоод явъя те. 10, 12, 18, 20, 30, 36. Энэ хүртэл 36 мөн үү? 36 электрон явлаа. За 38, 44, 54, 56. 56 дээр 14-ийн нэг хэр чи хэдлээ? 70. Дахиад 10-ыг нэмлээ. 70 бишээ 80. 80. За 70 дээр 10-ыг нээд 80. 80 дээр 6-ыг нэмлээ. 86. За ингээд 86 электрон бичигдчихлээ нөгөө 118-аас маа тий. За дахиад үргэлжлүүлээд 86 бичигдсэн. За одоо үргэлжлүүлээ бичье. За энэ дээр 2 ингээд 88 уу? Тийм 14. 88 дээр 14-ийг нэмэх хэрэгтэй. 88 дээр 14-ийг нэмэхээр 90 wait 98 дээр 4-ийг нэмээд 98 дээр 4-ийг нэмээд 102. 102. За энэ хүртэл ингээд 102 болцсон байна шүү. Ойртоод байгаа болохоор ингээд юу яагаад вэ тий тоолоод байна. 102. 102 дээр штэ D-гийн 10 электроныг нэмчи. Тэгэхээр одоо энд хэд болж байна? 112. 112 электрон. За P-гийн 6-ыг нэмчи. 118. 118. За бидний мэдэх нөгөө 118 электрон бол ингээд бичигдээд болчихлоо. Тэр хүүхдүүдээ эндээс бид нөр өөр нэг мэдж авах зүйл нь хараа 7B-гийн 6-аас хашаа 6F 7D гэж бол гарч ирэхгүй юм байна. Тэ ийм орбитал гарч ирэхгүй юм байна. Өөрөөр хэлбэл тэр орбиталууд бол одоогоор дүүрэгдэхгүй юм байна. Яг тэгвэл өглөө систем дээр хамгийн дээд тал нь хамгийн олон тэ их тест дугаартай элемент чинь ямар элемент вэ? Хэдгээр элемент вэ? 118. 118 тий. Тэгэхээр бид нэр 118 дугаар электроныг ингээ элементийг бичээд үзлээ шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол ингээ 7P-гийн 6 хүртэл энэ цуваа явдаг байна гэсэн үг байх нь шүү. За ингээ 118 элементийг
электроныг бичиж эхлэе. За одоо бүгдээрээ электроныг хуваарлалтаар нь бичье тий. Өөрөөр хэлбэл аль давхраан дээр хэдэн электрон байх юм бэ? За 118 электроны 1-р давхраан дээр хэдэн электрон байх вэ? За багш ягаанаар тодруулъя. 2 электрон. За дараагийнх нь болохоор за энэ ягаан дээр бол 2 те. Дараагийнх нь өөр тодруулчих. За нийл ягаан. Энэ бол ингээ 2-р давхраа. 2-р давхраан дээр 8 электрон. 8 электрон. За одоо өөр нэг өнгөөр тодруулъя. За улаан дуу өнгөөр тодруулчих. За энэ 3 дээр 18. суруу 10. За 18 уу те. За 18 электрон. За одоо 4-р давхраан дээр хэд байх юм бэ гэдгийг болохоор багш ингэ цэнхрээр тодруулчих. За энэ 4-р давхраан дээр S-ийн 2 гэж байгааз тэр 2 байгааз дараа нь P-ийн 6 гэж байгааз P-ийн 6-тай нийлээд хэд вэ? 8. 32 болж байгаа нийт. Энэ одоо бид нар буруу бичсэн юм шүү дээ нэрээ. Хаана алдчихв? Энэ нөгөө юу яачиж? 4P2 удаа бичсэн юм шүү дээ сая ярианда халж байгаа. Тийм байгаас энэ яг ижлэгийн 2 орбитал байх боломж байхгүй шүү дээ. Наашаа 4-ийн 10. Энэ 4-ийн 10 байсан уу? За тэгвэл энэ чинь ингээ 100 чинь тэр чигтээ буруу болчлаа гэсэн үг шүү дээ тий. За дахиад бичих үү? За. Тэгээ хардаа тийм байгаа зүгтүүдээ энэ дээр ингээд 4-ийн P энэ дээр нэг гарч ирээд энэ дээр бас нэг гараад ирлээ шүү дээ тий. Ингээ 2 гараад ирэхэр чинь буруу болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ анханасаа сая ярьж байхдаа энэ цуваагаа буруу бичиж одоо яг зөв бичье. За ингээ бүр дугуулаа бичт юм уу? За эхлээд 1S-ийг бичье тий. За 1S дараа 1S-ийн 2, 2S-ийн 2, 2P-ийн 6, 3S-ийн 2, 3S-ийн 2. За ингээ дугуулаа явъя. Дараа нь 3P-ийн 6, за тэр дээр 3P-г дугууллаа. 3P-ийн 6. 4S-ийн 2, За 4 ой за жаргах багшхан бол жоохон хөдөлж мэдлээдэй шүү. За 4S2 за болчлоо. 3D-ийн 10, 3D-ийн 10. За энэ 3D10. 4P-ийн 6, 4P-ийн 6. 5S-ийн 2. 5S-ийн 2. 5S2. За яг үүний дараа бид нэр алдсан юм шүү дээ. Тийм байна. Сая хийгсэн бэ те? Яг үнэ хэлсэн ба шүү. 4P биш 4D байсан юм аа гэд. Яг үнэ хэлж. Тийм байгаас энэ 4D байсан байгаас. За 4D-ийн 10. Дараа нь 5P-ийн 6, 5P6. 6S-ийн 2, 6S-ийн 2. 4F-ийн 14, 4F14. 5D-ийн 10, 5D-ийн 10. Хөх сая одоо 6P-ийн ямар 6. буруу бичвэ те. Энэ дээр бас маш буруу бичсэн биш тар да. Энэ дээр 5D тавьсан байгаас тэгснэ энэ хоёроос 5D тавьсан байх юм. Сая одоо яаж хараад бичсэн юм бэ те? Яг энэ сумныхаа л дагуу явах хэрэгтэй шүү дээ те. За 5D-ийн 10 тэрний дараа 6P-ийн 6, 6P-ийн 6. Тэр хүүхдүүд дараа алдаа гарахгүй тулд энэ авпогийн зарчмаа ингээ бөөрн хийлээд явдаг ч юм уу те. Яг зөв ингэж сумныхаа дараалалаар бичих хэрэгтэй хана ш дараа нь 7S-ийн 2. 2. За одоо бүгдээрээ энэ хүртэл нэг тоолоод үзэхүү хэдэн электрон болчихвоо те. Нөгөө 118-д өгч явна уугүй юу? За ингээд одоо эндээсээ эхлээд ингээд тоолно штэ. 1S-ийн 2 электрон, 2S-ийн 2 гэхээр нийлээд 4, дараа нь 6 электрон гэхээр 10 те. 10 дээрийн 2-ыг нэмэхээр 12, 6, 18, 2, 20, 10. 30, За тэгэхээр 6, 36, 38, 48, 48. За энэ хүртэл ингээд 48 юм байна те. За тоогоо алдахгүй сайн тоолно шүү. За 48 дээр 6, 54. 56, 56. 70. 70.
80. Мгм. 86. Мгм. 88. 88. За энэ хүртэл ингээд 88 электрон болж байна тий. За биччихье. Дараа марчихгүй тулд. За ингээд 7-9-2 боллоо. За 7-9-2-ын дараа одоо юу гарч ирэх юм? 5F-ийн 14. 5F14. За 88 дээр одоо энэ 14-ийг нэмнэ үстэй тий. Тэгэхээр хэд болох вэ? 10 нэмэх нь 14. Тэгэхээр 102. 102 электрон. За тэрний дараа ч юм болохоор 5F14-ийн дараа одоо чинь хэд арах юм бэ? 6D-ийн 10. 6D-ийн 10. 6D-ийн 10. Инхээр 112. 112. 112. За 6D-ийн дараа Тэгээд 7P-ийн 6. 7-ийн 7D-ийн 6. 118. 118. За үр дүн нь бол ямар ч байсан 7B-ийн 6 дээр дуусах юм байна тий. За ихтэй хүмүүстээ сая багш нь энэ дээр гарч байгаа алдаа ямар алдаа гаргасан бэ? Энэ дээдлэлт нь. Шал буруу ичлээ шүү дээ. Юу буруу хийсэн блэ? Дээдлийнх дээр нь. Эхлээд ихтэй. Нэг юугаа Цуваагаа яаж өчсөн бэлээ? цуваагаа бүр Давхардуулаад бичсэн. давхардуулаа. Давхардуулаа буруу өчсөн тий. Тэгэхээр хүмүүс цуваагаа давхардуулахгүй байх тал дээр анхаарах нь шүү дээ. За ингээд 7B-ийн 6-аар дуусч байна. Тэгэхээр энэ бол ингээд P-гээр төгсөж байгаа сүхтүүд те. Тэгэхээр энэ бол ингээд P элемент гэсэн үг. P элемент гэхэр чинь нөгөө A бүлэгт байдаг элемент үү, B бүлэгт байдаг элемент үү? Энэ одоо. За S болон P-гээр төгсөж явах юм бол А бүлэгт байгаа. яг зөв A бүлэгт байна те. Юугаар төгсөж ивэл B бүлэгт байдаг элемент гэсэн үг лээ. DF. D-ээр төгсөж явах юм бол B бүлэгт байна гэсэн үг. За тэгэхээр ямар ч гэсэн А бүлэгт байдаг ийм элемент юм байна тий. За одоо болохоор бүгдээрээ ингэя. За энийг бол ингээд үзчихлээ болчлоо. Эндээс асуух зүйл байна уу? Aufbau-гийн зарчмаас. За багш нь ингээд цуваа бичиж явахдаа алдаа гаргасан болохоор та нарт бүр ойлгомжтой болоод ирсэн байх тий. Одоо хаана яаж алдаад байна тий, яаж бичих ёстой байна гэдгийг бол та нар бол ингээд тактика боловсруулад авсан байхаа гэж бодож байна. Саяны алдаан дээр үндэслээд. За одоо тэгэхээр дараагийнхаа хэсэг рүү орё. За одоо бол бүгдээр ингээд электроноо сайхан хуваарлаа тавьчихъя тий. За ингэж жаад. За 118 электрон байна тий. Эхний давхраан дээр хэд явах вэ? Одоо энэ л гэсэн үг шүү дээ. 2. 2 электрон. 2 дугаар давхраан дээр болохоор S-ийн 2, P-ийн 6-тай нийлээд 8. 8 электрон. За 3 дугаар давхраа нэг арай өөр өнгөөр дугуйлъя. За хараар дугуйлчихъя. Ингээд энэ дээр 2, энэ дээр 6, энэ дээр 10 гэхээр 18. 18. за 18 электрон. За 4-ийг ямар өнгөөр цэнхрээр дугуйлъя. Бүр тодруулъя тий цэнхрээр. Ингээд 4 энд байна. Энд хойно 6 гэж байна. Энд 10 гэж байна. Энэ хойноос 4 байгаа сүхтүүдээ 14 гээд. Тэгэхээр 18. 32. 32. Зөв 32 тий 32. За зарим хүмүүс яаж уу 32 болчихмаа гэж бодож магадгүй хар та 4S-ийн 2 гээд ингээ 2 агаас 4P-гийн 6-тай нийлэхээрээ 8 тий 4D-гийн 10-тай нийлэхээрээ хэд болох вэ? 8 дасан тэр 10-ыг нэмэхээр 18. Энд ингээ 2, эндээс ингээ 6 тий эндээс ингээ 10 гэсэн үг шүү дээ. Нэмэх нь 10. Ингээ 18. 18 дээр 4AP 14 нэмэгдэхээр 32. ингээ 32 4-р давхраан дээр 32 байгаа гэсэн үг. Сая багшаасаа юм асуув уу? За 32 боллоо. За уучлаарай сая яг асуултанд багшд нь сонсогдсонгүй шүү. За дараагийнх руу явлаа. 5S-ийн 2. За эхлээд ингээ 5-уудыгаа сайхан тодруулчих хэрэгтэй. Тэ яарад яах вэ? Саяны шиг алдаа гаргачих магадгүй шүү дээ. Тэгэхээр ингээ сайхан тодруулчих яа тий. 5E гэж бас гараад ирсэн юм шүү дээ.
За ягаанууд нийлээд хэд вэ? Ягаанууд 32. 32. За зүг байна. 32. За дараа нь одоо ямараар тодруулах вэ? Шараар тодруулъя. 6-г. 6-9-ийн 2, 6-ийн 6, 6-ийн 10 юм биш үү? 18. 18. За 18 зүг байна. За тэрний дараа 7 дугаар давхраа юу? За 7-г өөр нэг өнгөөр тодруулах юм. Гараагүй өнгө ногоо. За 8. 8. оо тийм бай тээ 8 электрон биш тээ 7-9 2 7-ийн 6 8 электрон. Тэгэхээр хүүхдүүдээ эндээс бидний өөр нэг мэдэх зүйл нь хамгийн гадна талын давхраа байгааз энэ хамгийн гадна талын давхраанд дэвш тээ хамгийн багадаа нэг хамгийн ихтэй 8 электрон оршдог. Нэгээс 8 электрон оршдог. Тэгээд үндсэн дэд бүлгийн хамгийн гадна талын энэ А бүлэгтэй байгаа хамгийн гадна талын электрон байгаа шүү дээ тий. Энэ бүлгийн дугаарыг заадаг. Тэгэхээр энэ бол ингээд 8А бүлгийн элементтэй гэсэн үг. За тэр 118 дугаар элемент бол 8А бүлэгт оршд юм байна. Хэддүгээр үед орших вэ? Эндээс ингээд асууад. 7 юу? За харъя. Ингээд 1 багш нь улаанаар тодруулж байна тий. 2 3 за 4 5 6 тийм байна. Хамгийн гадна талынхаа давхрааг оруулахаар ингээд 7 юм байна тий. За ингээд. За энэ 7 дугаар үед байна гэдэг яаж мэдээд байгаа лээ хүүхдүүд ээ? Давхрааныхан тоогоор. Аны тоо. Оо яа давхрааны тоогоор тий. Бүгдээрээ нэг үе ба бүлэг гэдэг нэртэй хичээл дээр үзчихсэн шүү дээ. За ингээд олчих юм байна. За тэгэхээр 118 дугаар элементийг бол нэг иймэрхүү маягаар бол бичих юм байна. Энэ дээр энэ алдаа гарсан тий. Тэр алдааг бол хүүхдүүд сайн бодож харж тунгааж хийх юм шүү тий. Цувааг бол буруу бичих болохгүй тий. За тэгэхээр одоо та нар хэддүгээр элементээр хийж үзмээр байна? Одоо бид нар бол үлэг системийн аль ч элементийн электрон хуваарлтыг биш чадхаар болчихлоо шүү дээ. За та нар дуртай байгаа аль ч 118 хүртэл нэг дуртай тоо. 100. 100. 3. За 103. Сая 100 гэв үү? За 100. За 103 100 тэгээ 21-р элемент бас сонирхолтой хүүхдүүдээ. Бидний өмнө утсан арга маань 20-р элемент хүртэл явдаг байсан шүү дээ. Одоо тэгвэл 21-р элементийг та нар өөрсдөө хийгээд үз. За энэ 3 дээр хийчих үү? Энэ 3 ингээд дасгал юм шүү дээ. Дасгал. 103 дугаар элемент, 100 дугаар элемент, 21-р элемент дээр хийгээд гараа өргөх төвчлөр дээрээ дарчих хүүхдүүдээ. За тэгээ асуух зүйл байх юм бол сайхан асуугаад аваа тий. Бид нар бол нэг юм Aufbau-гийн зарчим гэж зарчим байд юм тий. Тэр зарчим нь ерөнхийдөө бол энэ дээр бичигдсэн байгаа энэ зарчим шүү дээ. За тэгээд энэ зарчмын дагуу болохоор ингээд электронууд дүүргэгддэг юм гэдэх талаар үзээд байгаа хнэ шүү дээ. Одоо энэ дээр байгаа энэ зарчмын талаар үзээд байна гэсэн үг. За энийг мэдснээрээ хүүхдүүд бол ингээд 118 элемент аль нэг нь ч гэсэн яхна электрон хуваарлтыг бичиж чаднаа. Тэгээд энэ чадварыгаа болохоор зөвхөн 9-р ангидаа ашиглахгүй 10-р ангидаа ашиглана, 11-р ангидаа ашиглана, 12-р ангидаа ашиглана, их сургуультай ч ашиглана. Тийм болохоор энэ хичээлийг ойлгоцсон байхад ер нь бол ингээд цаашаа 4-5 жил дасгал ажиллаад явчихна гэсэн үг. Тэгэхээр бас чухал хичээл. Тэгэхээр энэ дотроос ингээд дасгалаа ажиллаж үзэж хагаад асуух зүйл байх юм бол асуугаад аваарай. За тэгэхээр багш нь одоо хүүхдүүдийг дасгалаа энэ 3 дасгалаа ажиллаж байгаа хооронд нь түр рекордо зогсоочихъя. Тэгээ хүүхдүүд бүгд ингээд энэ 3 дасгалаа ажиллаад дууссныхын дараагаар тий одоо энд 10 дүүхтэй шүү дээ. Энэ 10 дүүхт нь бүгд ажиллаад дууссны дараагаар багш нь энэ дасгалуудыг хамт ажиллаад явъя. Тэгээ хүүхдүүд өөр өөрсдийгөө шалгачих. Тэр хүүхдүүд яах вэ гэхээр энэ 3 дасгалыгаа ажиллаад гараа өргөх төвчлөр дээрээ дараарай. За тэгээ дасгал ажиллаж байгаа хооронд ямар нэгэн одоо эргэлдсэн зүйл гарч ирж болно шүү дээ. Тэхийн бол багшаасаа асуугаарай. Тэгээд энэ дээр гарч ирсэн алдаа шиг хүүхдүүдээ нэг ижилхэн орбитал 2 удаа давхцаж гарна гэж байдаггүй шүү. Хардаа энэ дээр жишээ багш нь 5D гэж тавиад энэ хойч бас 5D гэж тавьсан байгааз тэгээ шууд энэ цуваг буруу бичсэн байна гэсэн үг байхгүй юу? Нэг орбитал хизээч 2 удаа давхцаж гардаггүй. Тэрийг сайхан анхаарад хэрвээ чи цуваагаа бичиж явахт те 2 удаа давхцаад гарцсан байх юм бол буруу бичсэн байна гэсэн үг шүү.
За тэгээд энэ дээр рекордо дүр зогсоовчихъя. За. За хүүхдүүд бол баг 103 хийчихсэн байх шиг байна тий. За тэгэхээр энэ 103 дугаар элементээ багштайгаа зүгтээ ажил хийя. За тэгэхээр ямар ч үсэн багш нь бол тэр нэг цуваа хэрэгтэй шүү дээ. Тэр outbound-гийн зарчим хэрэгтэй. Тэгэхээр тэрийг ингээ копидо тавьчих. Та нар бол дэвтрэн дээрээс харчиж байгаа бах тий. За энэ зарчмаа хэрэгтэй. За одоо энийг ингээ 103 хүртлэе бичье. За одоо 1-ээс багш нь одоо цэнхрээр тодруулж явна. Дараалал алдахгүй тулд. За 1-ийн 2. За дараагийн 2-ээс цэнхрээр дугууллаа. 2-ийн 2. Дараа 2p-г цэнхрээр дугууллаа. 2p-гийн 6. Тэрний дараа 3-ээс гарч ирж байгаа юм байна. 3-ийн 2. 3p гарч ирж байгаа юм байна. 3p-гийн 6. Тэгээд 4-ээс гарч ирж байна те. 4-ийн 2. Одоо энэ сумныхаа дагуу явах хэрэгтэй шүү дээ те. Диагоналынхаа дагуу. За 3d-гийн 10. За дараа нь 4p-гийн 6. За дэс дугаар хэд хүртэл явах гээд байгаа юм бэхээр 103 хүртэл явж байгаа. Дараа нь 5s гарч ирж байгаа юм байна. 5-ийн 2. 4d гарч ирж байна. 4d-гийн 10. 5p гарч ирж байна. 5p-гийн 6. За ингээд дийлэх бүхтүүд орыг бичсэн байгаа шүү дээ. Багш нь ингээд буруу бичих юм бол хэлээрээ. Та нар аль хүртэл бичсэн бэ? 4 яг хүртэл бичсэн гэлөө. За 4 яг хүртэл гарч ийн гэсэн те. Одоо тоолоод үзье. За дугуулъя. 2 4 10 12 18 20 30 36 38 48 50 4 54 дээрээ нэмэх нь 2 56. Тэгэхээр энэ 4-ийг 14 дүүрх юм байна те. Ингээд дүүрүүлэхэд болох үлээ. 56 дээр 14-ийг нэмэхээр 56 дээр нэмэх нь 14 гэхлээр 70. 6D хүртэл явж ирсэн үү? За энэ хүртэл ингээд 70 явж нэг болж 6D-ийн 1. За дараа нь 5D бол 10-аар төгсөн. 6P бол 6-гаар дүүрэн те. 6P 6-гаар дүүрэн. Дараа нь 7S S чи 2-оор дүүрэн. Дараа нь 5EP юм байна. EP чинь 14-оор дүүрэн. 6D. За хүүхдүүд 6D хүртэл явж байгааг юм те. За тоолж үзье. За ингээд 70 болцсон. 70 дээр энэ 10-ыг нэмэхээр 80. Ингээд 86, 88. 88 дээр 14-ийн нэгээр чинь 102 уу? 102. үеийн нэг. Тийм ээ 6D-гийн 1 юм байна тий. Яг зөв байна. За хүүхдүүд энэ 6D-гийн 1. Уулын дээд чинь ингээд 10-аар дүүрдэж штэ тий. Энд яагаад 1-ийг тавьчихж байгаа илээ? Энд ингээд 103. Нэгээр дүүрдэг. 1-ийг тавьж ич нөгөө 102 маань 103 болно тий. Тэгэхээр ингээд хүүхдүүдээ бүгдийн дандаа дүүргэж бичээд байх албагүй тий. Одоо төгсгөлийн хэсэг рүү орж ирээд нэгэнд 102 болцсон байгаа юм бол 103 болгохын тулд яах нь вэ? Дээр 10-ын тоо тавих шаардлагагүй гэсэн үг. Одоо энэ дэр чинь 10-ыг тавьчихвал 112 болчих штэ. Тэгэхээр 103 болгохын тулд 1-ийг тавина гэсэн үг. Өөрөөр хэлбэл S дээр хамгийн ихтэй 1 хамгийн ихтэй 2 электрон байж болно, хамгийн багадаа 1. Тэгэхээр S дээр бол 1-ээс 2 электрон байж болно. D дээр 1-ээс 10 электрон байж болно. P дээр 1-ээс 6 электрон байж болно. F дээр хэдээс хэд электрон байж болох вэ? 1-ээс 10 хэд хүртэл лээ? 14. 14 тийм. Өөрөөр хэлбэл хүүхдүүдээ S 2 болчих юм бол дүүрчлээ гэсэн үг байхгүй юу? P 6 болчих юм бол дүүрчлээ. Өөрөөр хэлбэл P дээр 7-гийн тоо тавьж болохгүй гэсэн үг. D дээр ингээ 10 болчих юм бол дүүрчлээ 11-ийн тоо тавьж болохгүй гэсэн үг. F 14 болвол дүүрлээ 15-ийн тоо тавьж болохгүй. Тэрнээс
Бага тоонуудын барьж тавьж болох нь шүү дээ. S1 гэж байж болно, P1 2 3 4 5 гэж байж болно те гэх мэт. Гэхдээ яах нь хамгийн төгсгөл хэсэг тэгж байрладаг. Тэрнээс өмнө ингээд дүүрэх хэрэгтэй те. Дүүрж иж дараагийн орбитал гарч ирнэ. Жишээ 6P дүүрж иж те 2P-гийн 6 дүүрж иж 3S-ийн 2 гарч ирнэ. 3S 2-оор дүүрж иж 3P-гийн 6 гэж гарч ирнэ. Ингээд 6 гэж дүүрсэн учраас дараагийн орбитал. Заавал дүүрж иж дараагийн орбитал гарч ирд юм шүү дээ. 6D-гийн нэгийн хувьд болохоор ингээд хамгийн төгсгөлийн орбиталтай дүүрэх шаардлага байна. За одоо ингэж тавьчихад тэгээ хуваарлж байгаа тий. За 103 дугаар элемент ээ. Эхний давхран дээр хэд байсан бэ? 2. За 2 зүг байна. Хоёр дахь давхран дээр 8. За эхний давхран дээр 2 дээр бол 8 байгаа даа. Тэгээ 3 дээр тоолоо. Энд 2 10. 18. 18. За 3 дээр 18. За дараагийнх нь улаанаар дугуйлаа явчих. 4 дээр энд тийм байна. 4F14-гээ бас байна тий. 32. За ингэж олон өнгөөр хийвэл бас муу харагдаж байна. Багш нь ингэ бич 32. За одоо өөр нэг өнгөөр будъя. Яганаар будъя. За 5 дугаар давхраг багш нь ингээд яганаар будаж харагдана. 5 дээр 5 гэж. Тийм ээ. 5F14 хүртэл юм байна тий. За 5 дээр 32. 6-г шар бич. Энд 6 байна. Энд 6 байна. 6-ыг нэг гинэ. 6 дээр 9. хамгийн сүүлийнх нь 7 юм биш үү те? 7 дээр 2 байгаа. 2. 7 дээр 2. За тэгээ өөртөө ингээд ийм байдаг аа. Энд чи одоо ингээд D элемент дээр төгсөж байгаа биз? D элемент. Тийм байгаа үстэй те? D элемент байна. D элемент байх юм бол энэ чинь аль бүлэгт байгаа гэсэн үг вэ? D элемент гэвэл B бүлэг. B бүлэг. B бүлэг дээр штэ те хүүхдүүдээ нөгөө нэг гадаад давхрааны электрон чинь бүлгийн дугаарыг заад юм аа гэдэг дүрэн бол үйлчлэхгүй. За тэгэхээр яах нь энэ одоо энэ элемент ингээд А бүлэг байсан бол ингээд 2-ын А бүлгийн элемент байх байсан байгаа биз? Гэхдээ B бүлэг бол өөрөөр тооцогдож явдаг. Тэгэхээр энэ бол 2-ын А бүлэг биш ээ те. Өөрөөр хэлбэл бидний урд өмнө үзчихсэн гадаад давхрааны электрон чинь бүлгийн дугаарыг заад юм аа гэдэг чинь S болон P элементээр төгссөн А бүлгийнхэнд үйлчлдэг дүрэн баггүй юу? А бүлэгт үйлчлдэг. B бүлэгт бол гадаад давхрааны электрон бүлгийн дугаарыг заадаггүй. За тэрийг дараа багш нь тайлбарлаж өгнө. За одоо болохоор давхраа харин ижлэх юм. Давхраа үеийн дугаарыг заадаг нь ижлэх юм. Тэр хэдэн давхраа байгаа вэ? 7. Тэгэхээр 7 дугаар үе. Гэхдээ 2-ын А бүлэг бол биш. Тэгээ 2-ын А бүлэг бол биш те. B бүлэг учраас гадаад давхрааны электрон бүлгийн дугаарыг заадаггүй юм байна. Тэгэхээр B бүлэг гэдгийг бид нар чи яаж мэдээд байгаа лээ? D элементээр. Яг үнэ. D болон F элемент байх юм бол те D болон F байх юм бол тэр бол B бүлгийн элемент те. B бүлгийн хамгийн сүүлчийн одоо энэ дээр байгаа энэ электрон те багш нь одоо шараар тодруулчихлаа 2 гээд. За энэ электрон маань болохоор бүлгийн дугаарыг заадаггүй маа те. Ямар үед тийг заад юм бэ гэхээр А бүлэг дээр л тэгж заадаг юм аа гэж байгаа юм. За энэ дасгал нь ингээд таарад болж байгаа бол хүүхдүүд 100 болон 21-р элементүүдийг бас биччих нь шүү. За тэгээд бас биччихсэн хүүхдүүд байх шүү байна. 100 болон 21-ийг бичсэн хүүхдүүд багш руугаа одоо илгээнэ. За рекорд бол зогсоочих.